Хичээлийн зорилго маань дүрс болон үхсийг ижил төстэй шинж чанараар нь харгалзуулж сурна. Мөн энэ бүлгийн даалгавруудыг хийснээр сурагч таны аливаа зүйлсийн өөрчлөлтийг тодорхойлох, ижил шинж чанараар хэрхэн хувирч байгааг ялган харах чадварууд хөгжинэ. Хичээл эхлэхээс өмнө багшид дараах зөвлөмжийг анхааруулъя. 1-р, хичээлийн эхэнд юмс үзэгдлийн хамаарлыг ажиглаж 5 шинжийг хүүхдүүдэд сайн ойлгуулахад анхаарна уу? 2. Эргэлтийг цагийн зүүнний дагуу цагийн зүүнний эсрэг гэсэн хувилбарыг нэмж хэрэглэж болно. Толин ойлтыг бодит үзүүлэн болон сурагчдад өөрийн бие дээр туршилт хийх аргаар сайн ойлгуулах. 4. Дасгал 1-ийг сурагчдаар бие даан хийлгүүлж даалгаврын гүйцэтгэлд хяналт тавина. Зургийг зурахдаа дүрсийн хэлбэр, харьцааг зөв зурвалахад анхаарна уу? Сурагчийн хуудас 60. Дасгал 1. Аналог тодорхойлолтын дагуу өгөгдсөн дүрсийн харгалзах дүрсийг зур. За 1-р даалгаврыг ажиглая. Тухайн дүрс маань өнгө, эсрэг гэсэн тодорхойлолт өгөгдсөн байна. Тэгвэл бид дараагийн харгалзааг зурахдаа өнгийг эсрэг талд нь байрласнаар зурах нэ. 2-р даалгавар. Тухайн дүрс маань хэсгийн тоог 2 дахин нэмэх гэсэн тодорхойлолт өгөгдсөн байна. Тэгвэл үүнийг хэрхэн зурах вэ хүүхдүүдээ? Тухайн дүрс маань 2 хэсэгт тогтсон дүрс байна. Тэгвэл бид хэсгийн тоог 2 дахин нэмэх гэсэн тодорхойлолт өгөгдсөн учраас тухайн 2 дүрсийг 4 хэсэг болгон зурах нэ. За 3-р даалгавар. Эргэлт баруун гэж өгөгдсөн байна. Тэгвэл хэрхэн яаж зурах вэ? Тэгэхээр тухайн дүрс маань баруун гэсэн тодорхойлолт өгөгдсөн учраас бид баруунгаар дэш эргүүлнэ. Эргэсэн байдлаар зурнаа гэсэн үг. За 4-р даалгавар. Толин ойлт. Босоо шугам. Тэгвэл тухайн дүрсийг толинд ойсон байдлаар зурах нэ. 5-р даалгавар. Тухайн дүрс нь хэмжээ өссөн гэсэн тодорхойлолт өгөгдсөн байна. Тэгвэл бид үүнийг хэрхэн зурах вэ хүүхдүүдээ? Мэдээж хэмжээ өссөн гэсэн учраас тухайн дүрсийг өсгөж буюу томруулсан байдлаар зурах нэ. За сурагчийн 60-р хуудасны дасгал 1-ийн үлдсэн даалгавруудыг бие даан ажиллаарай хүүхдүүдээ. Дасгал 4. Эхний 2 үг ямар харгалзаа үүсгэж байгааг олоод 3 дахь үгтэй харгалзах үгийг сонгоорой. За А даалгаврыг ажиллая. Аав гэсэн үг ээж гэсэн үгтэй харгалзаж байгаа бол эрэгтэй гэсэн үг дараах 4 сонголтуудын аль нтэй нь харгалзах вэ? За үүнийг ажиллахаас өмнө бүгдээрээ эхний харгалзаа
ямар хамааралтай болохыг ажиглая. Ижил төстэй болон ялгаатай хамаарлыг олоорой хүүхдүүдээ. За тэгэхээр тухайн үгс маань хүйсийн хувьд ялгаатай хамааралтай байна. Аав, ээж гэсэн үгсийн хувьд урт гişгээр эхэлсэн ижил хамааралтай байна. Тэгвэл эрэгтэй гэсэн үг маань хүйсийн хувьд ялгаатай хамааралтай. Үгийн хувьд ижил төстэй хамааралтай үгийг сонгох нь. Мэдээж энэ маань эмэгтэй гэсэн хамаарал байх нэ. Харин эмэгтэй гэсэн үг маань охин гэсэн үгтэй харгалзаж байгаа бол эрэгтэй гэсэн үг дараах дөрвөн сонголтуудын аль үгтэй нь харгалзах вэ? За эхний хоёр хамаарал маань хүйсийн хувьд ижил төстэй хамааралтай байна. Тэгвэл мэдээж эрэгтэй гэдэг үг маань хүү гэсэн үгтэй харгалзах нэ. Луудас 62. Дасгал 5-ыг хамтран ажиллацгаая. Эхний хоёр үг ямар харгалзаа үүсгэж байгааг олоод 3 дахь үгтэй харгалзах үгийг сонгоорой. Даалгавар бариул хаалга гэсэн үгтэй харгалзаж байгаа бол түлхүүр дараах сонголтуудын аль үгтэй нь харгалзах вэ? Үүнд түгжээ, нугас, цоож гэсэн үгс өгөгдсөн байна. Түлхүүр гэсэн үгний харгалзааг олохын тулд бүгдээрээ бариул яагаад хаалга гэсэн үгтэй харгалзаж байгааг олцгоё. Сайтар бодорой хүүхдүүдээ. За үүнийг харахад хаалгыг бид бариулгүйгээр онгойлгож чадахгүй шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр мэдээж цоожийг түлхүүргүйгээр нээж чадахгүй. Даалгавар мөнгө түрээвч гэсэн үгтэй хамааралтай бол ус дараах сонголтуудын аль үгтэй нь хамааралтай вэ? Сайтар бодорой хүүхдүүдээ. Түрээвчэнд мөнгө хийдэг. Тэгвэл бид мэдээж усыг шилэнт хийх нь ойлгомжтой. Даалгавар наадам 100 гэсэн үгтэй хамааралтай бол шинэ жил дараах сонголтуудын аль үгтэй хамааралтай вэ? Мэдээж зуны улиралд наадам болдог. Тэгвэл шинэ жил маань өвлийн улиралд болох нэ. Сурагчийн 60-аас 62 дугаар дасгалуудын үлдсэн даалгавруудыг бие даан хийж гүйцэтгээрэй хүүхдүүдээ.